За би та нараас хүн өөрөөсөө асууж бол хамгийн чухал асуултуудын нэгийг асууя заяа. Энэ асуулт бол та өөрөөгөө яаж хуурч байгааг мэдэж гин үү? Та өөрөөгөө яаж хуурч байгааг мэдэж гин үү гэд. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө л хүн өөрөөгөө ер нь хуурал яваад байдаг. Чухал биш зүйлүүдийг чухал гэж бодоод яваад байдаг. Тэгээ чухал биш зүйлүүдэд хамаг цагаа зарцуулаад хамаг энерги зарцуулдаг. Тэрнээсээ болоод ингээл дандаа би завгүй байна. Ерөөсөө юм болж бүтэхгүй байна гэд. Ерөөсөө бидний үр дүн гаргахгүй байгаа шалтгаан бид нар ерөөсөө хамгийн чухал хамгийн их үр дүн гаргах зүйлүүдээ хийж чадахгүй зүгээр л ингээд жижиг юмнуудаар аргацаагаад байдаг. Тэгэхээр энэ удаагийн сэдв дээр ер нь яагаад илүү цөөхөн зүйл хийх илүү үр дүнтэй байд юм бэ? Яагаад илүү цөөхөн цаг ажиллавал илүү үр дүнтэй ажиллаж чадах юм бэ гэд ер нь энэний үр дүнд яг хүн өөрийнхөө цагийг яаж эргүүлж авах, хүн өөрийнхөө эрх чөлөөг яаж эргүүлж авах. Тэгээ гол нь цөөхөн цаг те илүү ийм төвлөрсөн цөөхөн зүйлүүдээр ажиллахаар илүү бага үр дүнтэй биш яг эсрэгээр хамаагүй үр дүнтэй ажиллаж байгаа. Яаж тэгж болж байгаа талаар ярина. Тэгээ ер нь яг яагаад хүн урдаа яг хамгийн чухал зүйлүүдийг бодож авах хэрэгтэй юм бэ? Яг юун дээр ажиллаж авах хэрэгтэй юм бэ гэдэг бодол ер нь байнга ард явж авах хэрэгтэй гэдгийг ер нь бол энэ сэдв айгуу харуулах болно. За хамгийн түрүүнд миний чухал хүндмөр байгаа сэдв бол хүн айгуу завгүй байлаа гэд үр дүнтэй байна гэсэн үг ерөөсөө биш. Айгуу их завгүй олон юм хийгээл айгуу завгүй яваад байлаа гэд чи зоригтой илүү дөгч ийн гэсэн үг биш. Яг гэвэл тэр бүхэн хоос хөдөлгөөн байж болно. Тэг яг үндэ яг бодит байдлаар бол энэ яг үндэ ихэнх хүний хувьд хоосон хөдөлгөөн л байдаг. Бид нар одоо жишээлбэл англи хэл сурч ийн гэл ингээл бахан яадын телевизэн нэвтрүүлгүүд ингээл Friends Center үзээд байдаг шүү дээ. Яг тиймэрдүү юм бол надад тохиолж исэн. Гэхдээ тэр болол би өөрийгөө ингээд сайжруулж ийн гэж татар болоод байсан байгаа байхгүй. Гэхдээ яг үндэ тэрнээс англиэс сайжирч байгаа юм бол хамаагүй цөөхөн байсан. Гэхдээ хүмүүс тэгэл өөртөө яаж ижаа итгүүлчдэг л те. Оо би англиэс сайжруулах гэдэг ингэж юм те. Эсвэл тэгээ баахан имэйлүүдэд зэгцлээл те. Тэрэнд нь хариу өгöd байгаа мөртлөө яг гол хийх бүтээх ёстой зүйлээ ерөөсөө хийхгүй байгаа. Зүгээр л ингээл хоосон имэйлүүдэд ингээ хоосон харилцаа яваад байдаг. Эсвэл миний бол нэг сүлд бодоод байгаа зүйл бол айгүй их ингээ би ном уншиж тэмдэглэх дуртай. Гэтэ би ингээ зүгээр л тэмдэглээл яваад байлаа гэх тэрнээс би суралцж гин гэсэн үг биш аахгүй. Одоо Goodreads гэдэг платформ байдаг шүү дээ. Тэрэн дээр бол ингээ ном уншдаг хүмүүс зөндөө байдаг ингээл тэдэн ном уншлаа те ингээл тэрүүгээрээ бараг өрсөлдөөл би тэдэн ном уншсан гээл би 100 ном уншсан гээл хүмүүс тэгэл тэдэн ном уншсан гэдээ онгорох дуртай. Гэтэ яг тэрний үр дүнд яг чи үнэхээр яаж өөрчлөгдсөн, чамааг яг өөрчилсөн гэдэг зүйлүүдэд л хамгийн чухал. Чи яг тэрнээс үнэхээр юу суралцсан гэдэг. Тэрнээс бол яг үндэ тэр номны тоо бол нэг чухал биш байгаа байхгүй. Яг үндэ хүнд зүгээр л айгүй цөөхөн чухал хідэн ном байхад тэдрээгээ бүр үнэхээр цус махандаа шингээсэн байхад бол хүний амьдралыг тэр жигт нь оронгоор нь өөрчилж болно. Гэхдээ ихэнх хүмүүс ингээл айгүй гялцалтай ингээл олон тооны ном унших гэдэг зорилготой төвлөрдөг. Гэхдээ гол зорилго бол олон тооны ном унших биш, илүү яг гүнзгий ойлголт олж авах. Тэр бол хамгийн гол зорилго. Тэгээ Альберт Эйнштейн бас тэгж хэлж байсан. Ихэнх хүмүүстэй жоохон хөгшрөөд ирэхээр зүгээр ном уншдаг тийм зуршилд орчдөг. Тэгээ ном уншиж зуршилд орчхоор айгүй тийм пассив болоод тэгээ юм бүтээлч үйл хөдлөл гарахгүй зүгээр л тийм боддог, тунгаадаг тийм үйл хөдлөл дотроо гацчдаг гэд тэгж хэлжсэн. Тэгэхээр энэ талаараас бодмоор л байгаа. Би бол бас ингээ номны тэмдэглэлүүд ингээ зөндөө тэмдэглэлүүд хийгээд байгаа ч гэсэн яг тэрнээсээ бичлэг гаргах нь надад илүү чухал. Яг гэвэл тэ ингээд надад сонсогч нар зөндөө байна. Гэтэ яг ингээд би илүү бүтэн тэмдэглэл хийхээр надад ингээ гоё мэдрэмж төрж байгаа ч гэсэн илүү үр бүтээл нь айгу бага байгаад байдаг. Тэгэхээр би бол яг ингэж бодож байна. Та ч гэсэн энийг өөрөөсөө асууад үзээрэй. Яг ингээд юг тэ зүгээр л ингээ хоосон хөдөлгөөн хийгээд айгүй их цаг зарцуулаад байгаа мөртлөө чанд хамгийн бага үр дүн авчаад байна гэж бодох хэрэгтэй. Тэгээ ингээ ер нь бодоод ирэнгүүт хоёр дахь бидний хамгийн чухал ойлгох ёстой зүйл нь ер нь энэ Паретогийн зарчим гэдэг зүйл байгаа. Би дөрөв хэлсэн шүү дээ. Яг ингээд хүн хідэн тооны ном уншихаас илүү ямар үр дүнг юу гаргаж ийн гэдэг дээр илүү төвлөрөх хэрэгтэй. Тэгээ Паретогийн зарчим нь юу гэж хэлдэг вэ гэхээр ерөөсө бүх зүйлийн 80% үр дүн дандаа нэг тийм 20% хүчин зүтгэлээс гарч ирдэг. Одоо дэлхий дээр хөрөнгийн 80% нь 20% баян хүнээс гарч ирдэг. Тэгээ бараг 80 ч гэлтгүй бараг ингээ 90 10 95 5 99 1 гэсэн юунууд ч гэсэн бас хойрлолууд ч гэсэн байгаа. Тэгээ харангуут бас тэгэлтэй МБ эдэр ч гэсэн одоо яг тий цалингийн хамгийн их 99%-ийг авдаг тоглогч нарт яг 1% тоглогч нар байдаг гэдэг. Ажил дээр ч гэсэн хамгийн их үр дүн авчирдаг хамгийн чухал хүмүүс нь
ерөөсөө л тийм цөөхөн тооны хүмүүс л яг ажил дээр хамгийн үр дүн, хамгийн чухал зүйлүүдийг авчирдаг. Тэгэхээр энэний үр дүнд энийг яаж ашиглах ёстой гэхээр бид нар зөвхөн өөрсдийнхөө хувьд одоо би одоо жишээлбэл ажил дээр ажиллаж байхдаа хамгийн чухал үр дүн гаргахын тулд би яг юуг хийчихвэл яг болох гэдэг нь тий. Яаж байж болох хамгийн багаар хийгээд хамгийн их үр дүн гаргах вэ гэж бодох юм бол ер нь бол бас нэлээд олон гоё санаануудтай болж болно. Тэгэхээр ингээд янз бүрийг хэрэгтэй хэрэггүй хурал суугаал тэгэл эн тэнд имэйл бичээл тиймэрдүү юмнууд бол хэрэггүй. Яг ингээд гоё гол хийх ёстой зүйлээ хийгээд гол үр дүнгээ хамгийн хурдан хугацаанд гаргаж чадах юм бол тэр бол тэ надад ч цаг хэмнэн би өөрөө ч үр дүнтэй ажиллаж чадна. Тэгэхээр аль талдаа айгу хэрэгтэй зүйл байгаа. Тэгээ өмнөх дугаарууд дээр ч гэсэн хальт ярьж исэн. Тэгээ 9-5-ын хооронд ажиллах ингээд зүгээр л ингээд 8 цаг хуваар өгсөн байгааз хүн болгон яг 8 цаг ажиллаад яг ижлэгэн үр дүн гаргана гэж бол ер нь байдгүй. Тэгээ миний бодлоор бол хүмүүсийн ихэнх ажлынх нь үр дүн ер нь бол эхний 4-5 цаг өглөө яг тэр хамгийн их төвлөрч чаддаг тэр үед дээр гарч ирдэг. Тэгэхээр энийг бас хүн болгон бодох хэрэгтэй. Яг зүгээр л ажиллах ёстой болохоор ажиллаж байна те. Зүгээр л ажиллахын тулд ажиллаж байна гэхээсээ илүү ямар үр дүн гаргах гэж ажиллаж байгаа гэдгийг хүн байнга бодох юм бол тийм хоосон хий хөдөлгөөн үр дүнгүйхийн хөдөлгөөн хийдгээ ер нь бол болоод ирэх баг. Тэгээд би энийг Тим Феррисийн номон дээр өмнөх дугаар дээр бас ярьжсэн. Тим Феррисийн номноос айгу уншаад ойлгоод байгаа. Яг тэр дөрвөн алхам ярьдаг, хоёр дахь алхам нь ерөөсөө elimination гэдэг. Ерөөсөө хэрэгтэй хэрэггүй бүх зүйлээ хайр найргуу тастаад хаяа. Ерөөсөө тийм цаг үрсэн ямар ч үр дүн гаргадаг зүйлүүдийг бүгдийг хайр найргуу авч хаях хэвээр өөрийнхөө цагийг айгу үнэлэх хэрэгтэй. Хамгийн чухал үр дүн гаргадаг зүйлүүдээр л чухалчлаа ажиллаж бусдыг хай гэж хэлдэг. Тэгээ Тим Феррис айгу их бас стресстэй ажилладаг байсан юм л да. Өдөрт 10 хэдэн цаг ажиллаад ингээд бизнесээ бүтээх гээд тэгээ ер нь хараад байсан чинь яг орлогын нь 95%-ийг авчирч байгаа 5 хүн үйлчлэгч байсан гэж байгаа. Тэгэл ерөөсөө за ингээл айгүй олон үйлчлэгч байдаг байсан. Гэхдээ тэд нар нь ерөөсөө янз бүрийн сүртэй орлого авчирдаггүй. Гэхдээ хамаагүй их стресс авчаад байсан байхгүй. Тэгэхээр Тим Феррис бол яг тэр 5хан харилцагчтай төвлөрөөд зүгээр л тэр 5 аз жаргалтай байлгаад тэгээд ингээд хамаг зүйлийг нь хангаж өгөх юм бол 95% тэр орлогыг өөртөө авчирч чадж байгаа болохоор үлдсэнийг нь ерөөсөө та нартаа ингээд байж болох хамгийн минимумаар харьцаа. Би бол ийм их зүйл хийж чадахгүй. Тэгээд тэр хүмүүсийг ер нь бол хасах гэж үзсэн. Эсвэл өөртөө хамгийн их баг орлогоор баг хичээл зүтгэлээр тэр харилцагчлаа хадгалах гэж үзсэн. Тэгээд зарим нь бол хаягдаад, зарим нь бол үлдсэн байдаг. Тэгэхээр энэний үр дүнд бол Тим Феррис илүү цөөн цаг ажиллаад илүү хамаагүй аз жаргалтай болсон. Тэгэхээр ингээд бидний боддгоос яг эсрэг байгааз бид нар бол ингээд чухал биш. Бидний бол дандаа илүү олон цаг ажиллах юм бол үр дүнтэй байна гэж хардсан шүү дээ. Тэнгүү Тим Феррис бол үгүй. Ерөөсөө бидний байнга зөв гэж боддог зүйлүүд буруу гэж магадгүй. Бид нар ерөөсөө ахиж өөрсдөө бодох хэрэгтэй. Тэгэхээр цөөхөн цаг ажиллаад илүү үр дүнтэй байна гэдэг талаар яаж тийм байж болох вэ гэдэг талаар хүн өөрөө хүчээр бодох юм бол цаанаас бараг үр дүнтэй байгаад эхэлнэ. Тэгэхээр эндээс ер нь хүн өөрөөсөө асууж болох зүйл нь ер нь амьдралынхаа бүх салбар дээр зүгээр л жоохон гүнзгий амьсгаа авч агаад миний хийж байгаа их зүйлүүд ихэнх нь ингээ хоосон үйлдэл байгаа гэдгийг зүгээр л хүлээн зөвшөөрч. Тэр бол угаасаа үнэн. Чиний хийж байгаа үйл хөдлөлийн чинь 20% л яг тэр хамгийн чухал 80% үр дүн авчиж байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрсөн цагт тэгэл хүн ингээл хэрэгтэйргүй ингээл баахангүйгээл ингээл ийш тийш ингээл айгүй стресс нэ штэ. Тэгээд бид нар ингээд өөрсдөө айгүй завгүй байлаад байгаа нь нэг төрлийн залхуурл бол мөн. Яг гол зүйлээ хийхгүй байна гэдэг чинь ер нь залхуурч штэ. Тэгэхээр бас залхуурл гэхээр зөвхөн юм хийхгүй байгаад байна гэж ойлгох хэрэггүй. Бас хитрхи их юм хийгээд байнга завгүй яваад өөрийгөө стресстүүлээд яваад авах юм бол тэр бас л залхуурч байгаа нэг хэлбэр гэж өөртөө бодох хэрэгтэй. Бид нар бол тэгж бодож сураагүй. Дандаа л ерөөсө хөдөлмөрч явах хэрэгтэй. Хамаг хөлс баасаа туслах хэрэгтэй гэж боддог. Гэтэ энэ бололгүй ерөөсө яг эсрэгээр нь яг төвлөрөөд ерөөсөө л цөөн зүйл хийх нь илүү юм аа гэдэг ийм парадокс яваад байгаа байхгүй. Цөөхөн зүйл хийх юм бол чи илүү ихийг авнаа. Илүү ихийг хийх гээд дараадах юм бол чи өндөө фокус ч алдагдаад илүү цөөхөн зүйлийг олж авнаа гэсэн санаатай. Тэгэхээр энээс ер нь бол одоо ажил дээр ч гэлтгүй бид нар амьдралынхаа янз бүрийн салбар дээр өөрсдөөсөө ер нь бол байнга асууж авах хэрэгтэй. Зарим нэг асууж авах гоё асуултуудын нэг нь гэвэл нэгдүгээрт миний амьдралын одоо зовлонгийн 80%-ийг ямар 20% нь авчираад байна. Яг ямар 20%-аас болоод
миний хамаг асуудлууд бий болоод байна гэдгийг бодох хэрэгтэй. Би бол яг энэ дээр бол өөрийнхөө хариултыг мэднэ. Би одоо жишээлбэл ажил дээр үр дүнгүй байгаад би өглөө яг хэдэн цаг төвлөрч сууж чадахгүй болол миний өдөр тэр жигтэй айгу нороод унцдаг гэдгийг мэддэг. Тийм болохоор би өглөө дандаа айл болох үр дүнтэй ажиллах гэж хичээдэг. Хэрэв би өглөө үр дүнтэй ажиллаж чадах юм бол цаанаасаа 50, цаанаасаа тий бүх зүйл арай гайгүй болох юм шиг. Тэгээ хамгийн их тэр үн цэнтэй ресурс тий өглөө яг хамгийн их төвлөрч чаддаг. Тэр энерги би зөв зүйлээр зарцуулж чадсан үед хамаагүй аз жаргалтай байдаг. Тэгэхээр энийг хүн бүр өөрөөртөө бодох хэрэгтэй. Яг миний аз жаргалгүй байгаа шалтгааных нь 80%, 80%-ийг үүсгэж байгаа яг 20% юу байна? Ерөөсөө л чиний амьдралын чи хамгийн том яг нүрэн дээр чинь толоод ирсэн асуудал яг юу байгаа юм бэ л гэдгийг хар гэж хэлж байгаа. Хоёр дахь асуулт өөрөөсөө асууж болох зүйл нь миний амьдралын 80% аз жаргалыг ямар хорон авчирч байна гэдэг. Тэгэл тэр зүйлдээ төлөрөхөд л болоо. Одоо яа гэв чи өглөө зүгээр л бясалгацсан үедээ тэр өдөр чинь тэр ч гэсээ тий арай жоохон тайван, арай жоохон тий аз жаргалтай өнгөрч чаддаг бол тэр чинь чиний 20% байж магадгүй. Зарим хүмүүс дасгал их байж магадгүй. Миний хувьд бол нойр айгуу чухал байдаг. Нойр бас орж байгаа. Тэр яг хүн болгоных өөр байгаа. Тэрийг хүн болгон өөрийнхөө хувьд олох хэрэгтэй. Миний хувьд ажилтдаг зүйл чамд ажиллахгүй, чиний ажилтдаг зүйл надад ажиллахгүй. Тэгэхээр энийг бол хүн өөрийгөө мэддэг цагт л яг энийг гаргаж ирнэ. За тэгээ 3 дахь миний чухал хамгийн их ярмааргаа ойлголт нь Паркинсоны хууль гэдэг ойлголт. Паркинсоны хууль нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө бидний ажил хэрэг цаг оноо нь тэрэнд багтаж тэлдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр би ч ерөөсөө нэг юм хийх гээд 8 цагийн дотор хийх юм бол чи 8 цагийн дотор хийн, 10 цагийн дотор хий гэвэл 10 цагийн дотор хийн, 7 хоногийн дотор хий гэвэл 7 хоногийн дотор хийн. 1 цагийн дотор хийх юм бол 1 цагийн дотор чи яг үнэхээр хамаг юмаа шавхаад шууд хамаг тарих толгоогоо ажилуулах юм бол 1 цагийн дотор хийж болно гэсэн зүйл. Би нэг бүр яг саяхан бүр өнөөдөр анзаарсан л та. Өнөөдөр нэг ажил дээрээ презентац тавих байсан. Тэгээ тэрийг би бүр тааг мартсан. Тэгээ манай ажлын нэг хүн гинт санаалаад юу слайдныхаа линкийг явуулаарай гэн. Тэгээ би чинь бүр ингэ сандраад шууд ой би бэлэн биш шүү тэгээ чатан дээр бичсэн чинь манай нэг ажлын үгүй яг бэлэн биш байгаа ч гэсэн ингэ хагас дутууж хамаагүй яар гээд тэгэл би чинь бүр ингээд шууд ингээд 30 минутын дотор ингээд өөр нэг слайд байсан. Юу манай нэг багийн өөр хүний өгсөн. Тэгэл тэрийг шууд хуулж аваад шууд текстүүдийн гэлсгэлсэлэл өөр гарчгуудын солиол өөрийнхөө хийсэн юмнуудаас гэлсгэлсэл юмнуудыг нааж хаяад. Гэтэ тэр бол ингээд цэвэрхэн презентац болоо гэж харагдах байдал бол гоё байгаагүй. Гэтэ би гол санаануудыг бүгдийг бичиж тавьсан. Тэгээд ингээд презентацаа ингээд тавиад явхад бол яг уу тийм гоё өнгөлөг презентац байгаагүй ч гэсэн би ер нь бол яриг гэсэн юмнуудынхаа 80-90%-ийг ярьсан. Тэгээ гол поинтуудаа ярьсан болохоор тэр презентац ер нь гайгүй болж өнгөрсөн. Тэглэж угаасаа нэг тийм айгүй official чухал презентац байгаагүй. Зүгээр багийнхандаа яг юу болж байгаа, ямар прогресс гарч байгаа тэр талаараа ярих тийм презентац байсан. Тэгэхээр энийг бид нар амьдралдаа яаж ашиглах ёстой вэ гэхээр ерөөсөө л өөртөө яг цаг оноох хэрэгтэй. Одоо дедлайн гэж байдаг шүү дээ. Би яг одоо бид нар ингээд шалгалт юм уу те ингээд бидал медал хураалах болно шүү дээ. Яг маргааш хураалах ёстой гэвэл ингээд мангар хурдан хамаг төвлөрлөө гаргаал ингээд айгүй үр дүнтэй ажиллаж чаддаг та. Ерөөсөө тэрэн шиг бид нар өөрөөсөө цаг хугацаа оноож өгөх хэрэгтэй. За би одоо жишээлбэл зарим үед яг нь энэ бичлэг жоохон хоцроо орчлоо уучлаарай яг аялж авч байгаа болохоор гэхдээ ер нь бол дандаа хагас бүтээс өдөр бичлэг гарах ёстой гэд би өөрөөрөө хүчилчгээр тэр бичлэг ингээд тэрэндээ тэр үедээ ингээд заавал багтаад гарч ирдэг л дээ ихэнх үедээ. Тэгэхээр яг тэрэн шиг хүн өөрөөртөө ажиллаж байхдаа за би энийг заавал энэ өдөр энэ хугацааны дотор те яг энэ 7 хоног дотор хийж дуусгах шүү. Энийг яг энэ цагийн дотор хийж дуусгах шүү те. Одоо яа гэв дараагийн 2 цагийн дотор за би номны яг энэ чаптрыг уншаад энийг ойлгоцсон байх хэрэгтэй гэд бодох юм бол бид нар яг те яг юу хийх нь айгүй тодорхой. Тэгээ бидэрт яг цаг хугацааны зааг өгчих юм бол бид нар яг илүү их төвлөрөх үнс нь гарч ирдэг. Илүү тэр flow state-нд орох гэж ярьдэн шүү дээ. Илүү зоондоо ороод төвлөрөөд айгүй үр бүтээлтэй, үр дүнтэй бүтээлч байж чаддаг. Тэгэхээр Паркинсоны хуулийг бид нар ашиглах хэрэгтэй. Тийм болохоор л би яг тэгээд 8 цагийн хуваар бол угаасаа bullshit 8 цаг ажиллаад заавал тийм бүтэн үр дүнтэй байна гэж байхгүй. Би бол 4 цаг ажиллаад 80% үр дүн гаргаж болно гэдэгтээ бол бүр яг үнэхээр 100% итгэж явдаг. Гэхдээ яг энэ ингээд мэдээж бас ажлын салбараас хамаарна л да. Одоо жишээлбэл бүтээлч салбар дээр бол энэ хамаагүй үнэн зүйл. Гэхдээ одоо яад ингээд яадын илүү биеийн хүчний ажил хийдэг бол мэдээж жоохон өөр байдаг гэж магадгүй л дээ. Яг ингээд бүтээлч салбар дээр ч юм уу тийм ингээд янз бүрийн асуудал шийдэх гэж байгаа болол
Яг үндэ гарц нь тийм урт зүйл байдгүй л хэвгүй. Яг үндэ богинохон гарц бол байгаа. Тэрийг олох хэвээр, тэрийг олж нэхийн тулд баг зэрэг бүтээлч чадвар ажиллах хэвээр. Хүн яг тэр зоондоо ороод тэр асуудлыг аягүй сайн ойлгоод бүрэн дүрээ ойлгочих юм бол ерөөсөө шийдэл нь аягүй богинохон байдаг. Тэгэхээр энэ хоёр зүйлийг л хамгийн чухал болгож ашиглах хэрэгтэй. Яг Паретогийн зарчим байгаа. Яг хамгийн чухал зүйлүүдээ олж авч оноогоод за энэ хамгийн чухал зүйлүүдийг эдрийг л хийчихвэл би зорилготой илүү хамгийн их төгөх юм байна гэд. Тэгээд тэр зорилгоудаа тэр зүйлүүдтэй хүрэхийн тулд ерөөсөө өөртөө цаг оноо за энийг яг хийн хугацааны дотор л энийг нь хийгээд дуусгачих гэд. Тэгэх юм бол хүн яг хамгийн чухал зүйлүүдээ хамгийн хурцтай хийж чадна. Яг энийг хийгээл явах юм бол хүн ер нь хизээч хинт ч дийлдэхэргүй тэгэж үр дүнтэй ажиллаж чаддаг болно. Хэрвээ энэ хоёрыг хийхгүй бол юу болдог вэ гэвэл хамгийн түрүүнд хүн яг хамгийн чухал зүйл нь юу юм бэ гэдгийг өөртөө шийдэж чадахгүй, өөртөө мэдэхгүй олж авч чадахгүй бол чухал биш зүйлүүдтэй хамаг цагаа өрөөд идэг. Мангар их ингээд сул бодлого хийгээд байдаг. Хамгийн чухал биш зүйлүүдэд чухал гэ өөртөө бодоод итгүүлээ тэр зүйлдээ хамаг цагаа үрснийхаа дараа те 7 хоног сар мар нэлээд хугацааны дараа эргэж хараад юу вэ би чинь те шал хэрэггүй зүйл өөр чигт яваад байсан юм шүү дээ. Чухал зүйлээ ерөөсөө хийгээгүй шүү дээ. Анхаарал хандуулаагүй шүү дээ гэдэг тийм том алдаа гаргадаг. Тэгээ хоёрдугаарт өөртөө цаг оноож өгөхгүй бол тэр нь ингээд сунжраал яваад байдаг. Яг хэр удаа их нь мэддэхгүй. Яг чухал зүйлээ хийхээ мэдж байгаа ч гэсэн өөрөөгөө ингэж те хүчилж яг фокуслаад бүх потенциалаа шавхаж чаддгүй. За тэгээ эдрээс үүдэж гарч байгаа дөрөвдөх миний нэг ярмаар байгаа сэдв нь Tim Ferriss бол энийг цөөн мэдээллийн дэглэм гэж ярьж байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр ерөөсөө хүн яг өөрөөхөө хэрэгэл мэдж байгаа, сонсож байгаа, өөрт ирж байгаа мэдээллийг сонгох хэрэгтэй. Яг юунаас яг өөрийнхөө мэдээллийг авч ирнэ гэдгийг сонгоод тэрийг гол нь цөөн байлгах хэрэгтэй. Ерөөсөө тэгэл ихэнх хүмүүс бол ингээд зүгээр л зурагтаа том өрөөнд асаагаа тавьчихдаг те. Тэгэл тэр нь ингээд нэг мэдээ явж л байдаг. Тэгээд эсвэл яа тийм зүгээр л ингээд уцаараа скроллдоод Facebook, Instagram, TikTok гээл YouTube ч юм уу ингээд баах юм ингээд тархинд нь ингээд өдөржингөө орж ирдэг. Тэгээд тэр мэдээллүүд юм биш те. Бараг 80, 90, бараг 99% нь хүнд ямар ч хэрэггүй юм байдаг. Яг үндэ хүнийг илүү бараг сатааруулсан, илүү сандрахсан ингээд янз бүрийн юмнууд байдаг. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд дээр ерөөсөө Tim Ferriss тийм цөөн мэдээллийн дэглэмтэй бай гэж хэлж байгаа. Хамаагүй ингээд хэрэгтэй хэрэггүй баахан мэдээллийг зүгээр л ингээд Instagram дээр ч байгаа болохоор бити тэр зүйлийг консюм хийгээд гээд. Тэгээд Tim Ferriss өөрөө яадаг вэ гэсэн бэ гэхээр зүгээр ингээд ажилдаа явж байхдаа ингээд сонингийн гарчгнуудыг харцдаг байсан гээд. Тэгээд тэр бол ингээд хэдхэн секунд ажиллаа байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хамаг мэдээлэл авчдаг. Тэгээд цаашаа угаасаа өөр ерөөсө тэгж амьдралаа гээд амьдралд нь муу зүйл гарсан зүйл ерөөсөө байхгүй гэж хэлж байгаа. Би ч гэсэн ер нь тэгэл угаасаа мэдээд тиймэрхүү угаасаа хардаггүй. Тэгээд үнэхээр бүр ингээл чухал мэдээлэл зэтэл ингээл бүр ингээд сандрахсан юм байх юм бол угаасаа хүмүүс энэ тэнд яриа ингээ бөөн шууган болоод тэгээ угаасаа мэдчихдэг. Тэгээ энэ дээр яг бас нэг чухал сэдвэн Tim Ferriss яг сонгуулийн талаар ярьсан л та мэдээж сонгуулийн үеэр бол бидний үүрэг хариуцлага байгаа. Бидний ингээ хинт сонгуулах хөтөө тий. Яг юунд сонгуулах гэж байна, хэнийг сонгож байна, яагаад сонгож байна, ямар хөтөлбөр байгаа, ямар зорилго байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээ Tim Ferriss энэ дээр хүртэл бүр тэгэл хамаг их цагаа өрөөд авах шаардлагагүй. Зөвхөн үнэхээр их мэдлэгтэй гэж мэдж байгаа ойрын хамгийн чухал хүмүүсээс асуугаад тэр мэдээллийг цуглуулад тэгээ өөрөө бас ингээд гялс хамгийн чухал мэдээллүүдийг олж аваад тэгээ өөрөө дүгнэлтээ хийдэг гэх. Тэрэн дээр бол тэгэл ингээл 100 цагийн ингээд сонгуулийн мэдээлэл үзээд авах шаардлагагүй. Энэ дээр яг тэр Pareto-гийн зарчмаа ашиглаад за би яг энэ мэдээллүүдийг олоод авчи. Ийм чухал сорснуудаасаа ийм чухал шийдвэрүүдийг гаргая гэж өөртөө мэдээд авсан байна. Тэгээ ингээд хараад ирэхээр яваад ахаар ер нь дараагийн яриа сэдвүүн гэвэл яг хүн цаг хугацаанд айгүй харамч байх хэрэгтэй. Хамаахгүй нандинах хэрэгтэй цаг хугацаа. Ерөөсөө өөрийнхөө цагийг үрсэн зүйлүүдийг бити хий гэж хэлж илээ. Тэгээ Tim Ferriss бол тэгээ янз бүрийн ингээд хуралд бол суудаггүй гэж байгаа. Яг үл ихэнх хурлууд зүгээр л цаг үрсэн ингээд хэдэн хүн хоорондоо ярилцаал чичаа тэгээд тэр асуудлыг зүгээр л имэйлээр тэ яг гол асуудал мэдгэж байгаа үед тэр асуултыг зүгээр л имэйлээр хариулчих болохоор байгаа зүйлийг ингээл хурал ингээл айгүй тэр чин бас ингээ энерги бардаж штэ. Ер нь ялангуяа яг онлайнаар хийж байгаа бол айгүй их энерги бардаг. Тэгэхээр тэмдүү зүйлүүдээр ерөөсөө яг өөрөөсөө асуух хэрэгтэй гэж байгаа. Энэ яг заавал бид нар хуралдах ёстой мó гэд. Үнэхээр яг хуралдах ёстой зүйл байж магадгүй. Хуралдах ёстой зүйл бол Tim Ferriss те яг юуны талаар хуралдах гэж байгаа.
яг хэр хугацааны дотор шийдвэр гаргах ингээд бүх зүйл нь айгүй тодорхой байх хэвээр. Тэгээд тэр хурлыг заавал байх хэвээр гэсэн шалтгаан байлгаж байгаа. Тэрнээс бол зүгээр л нэг асуудал байна гэдэг хоорондоо ярилцъя гэсэн тийм байхгүй. Тэгээд Тим Феррис энэ дээр бол ерөөсөө чи эргэн тойрныхоо хүмүүсийг ерөөсөө фокустай бай. Өөрийнхөө цагийг бити хэрэггүй өрүүл гэж хэлж байгаа. Тэр хүмүүстэй үнэхээр яг чиний чамтай хуралдаад одоо чамаас юм асууж байгаа бол асууж байгаа асуулт нь айгүй тодорхой. Яг юу өсөж байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Тэнгүүд одоо жишээлбэл ихэнх хүмүүс ингээд яг ингээ юу асуух гээд байгаа ч мэдгүй. Өөрөө яг ямар асуудал авахгүй шийдэхгүй. Тэгэл ингээл айгүй тойруулаад гол юм руугаа орж чаддгүй. Тийм үед бол ингээ Тим Феррис ингээ уцаа аваад ярихтаа бол би одоо явах гэж надад ингээ 5 минут байна те. Би нэг айгүй дараагийн хуралдаа орлоо. Гэтэ яаж чамд туслах вэ гэж хэлдэг гээд. Тэгээ тэр үед бол яг тэр цаадлын хүн нь бол те ингээл яг ингээл хамаг цагийн нүрэл ингээл баах юм тойруулж ярихын оронд яг тэр 5 минут өгчөнгөө тэр хүн яг тэр гол асуудал руу 5 минутанд орж чаддаг. Яг ийм болж ийн ингэж болоход ингэж ийгээд тэнгуут тэгээд Тим Феррис тийгээд тэгээд яг илүү хамаагүй үр дүнтэй ажиллаж чаддаг гэж хэлсэн. Тэгээ энэ яг хуу яг зүгээр л шууд Тим Феррисийг дураагаад ингээ бүх хүн хуралцаахаа болчихно гэж байхгүй. Мэдээж яг хэрэгтэй хурлууд гэж бас байдаг. Гэхдээ бас зүгээр бидрийг бодолж байгаа зүйл нь бидний ингээл ихэнх дуудлага хурал гэдэг байгаа юмнууд ер нь яг үнэхээр үр дүнтэй байж чадж гэнэ үү те. Ихэнх зарим нэг хурлууд бол үр дүнтэй байж чаддгүй зүгээр л нэг цаг урсан ингээл нэг тийм хоорондоо бараа ингээл ярилцаал өнгөрдөг нэг тиймэрдүү хурлууд байдаг. Тэгээ энэ дээр Тим Феррис бас хэлэхдээ ер нь бол тийм хүн өөрийнхөө цагинд жоохон харамж байгаад ирэхээр жоохон тийм хатуу болж эхлэх хэрэгтэй гэж байгаа. Ерөөсөө Тим Феррисний тим нэг жишээ өгчээсэн байхгүй юу? Ингээ нэг жоохон хүүхэд байж л та ингээд тэгээд тэр жоохон хүүхэд ингээ янз бүрийн хүүхдүүд ингээ ирж дээрлэх гингүүт дандаа ингээ өөдөөс нь босч зогсоод тэмцээд айгүй ядаргаацдаг байсан гэд. Тэнгүүт ингээ тэрийг хүүхдийг дээрлэхдэг байсан хүүхдүүд нь болчихж байгаа байхгүй юу? За энэ ус ядаргаатай энэ нэг босч ирээд ингээ тэмцээд ингээд яг тэр хүүхэд бай гэж Тим Феррис хэлжсэн. Тэр нь юу гэсэн үг гэхээр ерөөсөө л өөрийнхөө цагт хатуу байдаг. Ерөөсөө үгүй гэж хэлмээр байгаа үедээ үгүй гэж хэлцдэг. Яг тийм үед те эхэндээ ингээд тэр хүмүүс жоохон эвгүй сэтгэл төрж магадгүй ч гэсэн аяндаа чиний цаг хугацааг үнэлдэг болно гэж хэлдэг. Тэгээ энэ үгчийг байна гэдэг нь юу гэсэн үг гэхээр ерөөсөө л өөрийнхөө хиймээргүй байгаа өөрөөсд хэрэггүй зүйлүүдэд бүгдэнд нь үгүй гэж хэлэх л ёстой болчихж байгаа. Ерөөсөө л ямар ч асуулт асуусан үгүй гэдэг хариулт. Тэ кино үзгүй л үгүй, ингэхүү тэгхүү гэвэл үгүй. Яа тэ чи надаа энийг хийгээд үг гэвэл үгүй гэд. Тэгээд нэг бодлын ингээд хуваа ичээсэн ч гэсэн ичээц чи өөрийнхөө цагийг яг энэний үр дүнд эргүүлж авч чадна. Өөртөө хамаагүй үр дүнтэй ажиллаж чадна. Өөрөө ч гэсэн хамаагүй аз жаргалтай ажиллаж чадна. Зүгээр л тэр хүмүүстэй би айгүй завгүй яваад байна. Би надаа хийх юм айгүй их байна. Тийм болохоор ингээ надаа ерөөсө цаг гарахгүй байна тий. Эсвэл үнэхээр туслах байгаа бол тий үнэхээр тэр хүмүүстэй хэлээд яг юу ямар асуултыг ингээ зүгээр имэйлээр явуулчих тий. Би зүгээр цаг гаргаж шууд хариулъя гэд өөрөө үнэхээр нэг ганц 2 минут гаргаад ингээ хариулж болохоор зүйлээ л тусалдаг ч юм уу тий. Тийм байдлаар өөрийнхөө цагийг харамлаад нандинах ёстой гэж хэлж байгаа. За тэгээд энэ дугаараа дуусгая. Энэ дээр өмнө яг зөндөө гайгүй болон сонирхолтой зүйлүүд яригдсан л та. Яг ингээд хүн илүү үр дүнтэй байхын тулд ер нь бол зөндөө олон стратеги ашиглаж болдог. Одоо жишээлбэл имэйлийг бид нар айгүй олон удаа шалгадаг тийм. Тим Феррис бол тэрийг би ингээ өдөрт 1 удаа, өдөрт 2 удаа, эсвэл 7 хоногт 1 удаа хүртэл бүр ингээ шалгахаар тийм бүр ингээ туршилт явуулж үзсэн. Тэгээд 7 хоногт 1 удаа шалгаад ирсэн чинь ингээд яг гоо ингээд үр дүнгийнхаа бараг 80% бол хадгалж чадсан. Яг баг зэрэг орлого алдсан ч гэсэн өөртөө хамаагүй их чөлөөт цаг гаргаж чадсан болохоор тэр бол өөрийнх нь хувьд хамаагүй ашигтай наймаа байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ер нь өөрсдөө бодох хэрэгтэй. Одоо яа гэв. Тэгээ ер нь юм өдөр тутмын ингээд цаг аваад идэг жижиг үйлдэлүүд байгаа шүү дээ. Тэдрийг ер нь бас ахин дэх айгу бодуулж байгаа юм шиг санагдсан. Одоо жишээлбэл бид нар хоол ихтэй айгу их цаг зарцуулдаг та. Тим Феррис бол энэ дээр угаасаа өөрийнх нь цаг хугацаа хамаагүй үнэтэй болохоор мэдээж өөрийнх нь хоолыг идэг тийм хүн байдаг. Ер нь бол ингээ ихэнх баян хүмүүсийг хараад байвал ер нь угаасаа цаг хугацаа айгу үнцэнтэй байдаг болохоор өөрөө тэгж хоол игээд ах өрөөд ах цаг байдгүй. Тэгээ энэ дээр харахад те ер нь ингээд одоо зүгээр хүнс цуглуулах дээр хүртэл те яг юу цуглуулахаа мэдж байгаа хаанаас авахаа мэдж байгаа болоод тэр нь ингээл дэлгүүрээсээ л цаг үрээл явах шаардлагагүй яг те гол зүйлүүдээ аваад гол зүйлүүдээ хийгээд ер нь яг энэ өнөөдрийн дугаар дээр яригдсан санаануудыг ашиглах юм бол хүн
амьдралдаа бүр ямар ч бүтээлч байдлаар хамаагүй илүү үр дүнтэй, хамаагүй тэ илүү тийм бүр тийм genius санаанууд ч гаргаж ирж магадгүй. Яг үнэхээр тийм чухал үр дүнүүдийг хамгийн бага хичээл зүтгэлээр гаргадаг. Тэгэхээр өнөөдрийн сэдв таалагдсан байх гэж нааж байна. За хэвлээ өөрсдийнхөө болж чадах болох хэвээр тийм юм болох гэж хичээцгээе. Баярлалаа.